Хуучин эрүүгийн хуулинд альва хэргийг хөнгөн, хүнд, хүндөвтөр, онц хүнд гэж ангилдаг байсан. Тэгвэл өршөөлийн хуулийг шинээр батлагдсан гарсан эрүүгийн хууль болон зөрчлийн хуультай нийцүүлэн гаргалаа. Ингэснээр хэрэгүүдийг ангилж биш, зүйлчлэлээр нь өршөөлд хамруулахаар болж байна. Тухайлбал хүчин, харт амиг, хүн худалдаалах, хүний амь насанд санаатай хүрсэн, мөн цаазаар авах ял сонссон, эх орноосоо урвсан, тагнуул хийсэн зэрэг үндслээр хоригдож байгаа хүмүүст өршөөлийн хууль хамаарахгүй. Харин заллин гэгчлэн зүйлчлэлээр ял сонсож байгаа. Гэхдээ хохирлоо барагдуулсан хүмүүсийг төр өршөөхөр болж байна. Онц хүнд гэмт хэрэг хийсэн 112 хоригдлын ял шийтгэл нь болвол өршөөлийн хуулинд хамрагдсан байгаа. 112. Бусдаас нь бол нэг заалтч хасагдахгүй. Нэгснэ нэг жилээр ч юм уу юм байхгүй. Хоёрдугаарт нь хүнд хэрэг хийсэн тодорхой заалтуудаас 2 жил хасагдана. Миний хэлээд байгаа зүйл болохоор 9-1-7 гэдэг заалт дотор зүйчлэлээрээ орсон байвал тэр зүйчлэл дотор байгаа ямар ч хэрэг 1 сараар ч юм уу 1 өдрөөр ч юм уу хасагдахгүй. Тэр дотор орсон зүйчлэл дотор нь хүндөвтөр хэрэгч байж магадгүй, хүнд хэрэгч байж магадгүй, онц хүнд хэрэгч байж магадгүй. Энэ зүйчлэлээрээ. Тийм, 5-1 гэсэн заалт байгаа. 5-1 дээр байгаа бас тодорхой зүйчлэлүүд байгаа. Тэн дээр байгаа хэрэгүүд бол 2 жилээр хасагдана. Төр төмөр нүртэй ч өршөөл өнөрлөө инхүү хайрлаж байна. Гэхдээ амьдралдаа анх удаа алдаж энтсэн өршөөж болохуц зүйлчлэлээр хоригдож байсан хүмүүстэй зэрэгцээд өнөөх авилгатай тэмцэх газарт шалгагдаж байсан эрх мөдчөөс өршөөх төр боллоо. Өөрөөр хэлэх юм бол энгийн ардаар бамбаа хийж өчнөө тэр бом төгрөгийн авилгын хэрэгт холбогдсон хүмүүсийн хэрэг дарагдж байгаамаа. Тухайлбал улсын төсвийн хөрөнгнөөс 1.7 тэр бом төгрөг хувьдаа завшиж байгууллагын эд хөрөнгийг хувийн эмнэлэг рүүгээ шилжүүлсэн гэх үндслээр шалгагдж байсан эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дараа гасан түмэн дэмбэрэл, ерөнхий сайдын ахлах зөвлөх асан, нүрс хөтөлбөрийн ганс үх, өнөөх алдарт дэнзэн, газрын 8-ачин гих хотын дараа гасан Батбаяргээд шууган тарж байсан эрх мөд бүгд өршөөгдөхөр болоод байна. Яг энэ хуулиар авилгатай тэмцэх газар шалгагдж байгаа 36 албан тушаалын гэмт хэргийн 34 нь өршөөгдөхөр болж байна. Энэ логикоор хэрвээ ингэж байгаа бол нийгэмд шудраг ёсыг тогтооно гэж гарч ирсэн хүмүүс, арчил шудраг ёсыг бэхжүүлнэ гэж гарч ирсэн тэр хүмүүс ийм хуулийг баталж байгаа юм бол, ийм гэмт хэрэгтнүүдийг өршөөж байгаа юм бол нийгэмд тэр шудраг ёс чинь хаана байгаа юм бэ? Төр хаана байгаа юм бэ гэж ингэж асуухад хүрэж байгаа. Төрийн албан тушаалтнууд мөрдөн байцаа өгчөд манай цагдаагийнхан эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэхийн авилгатай тэмцэх газрынхан илрүүлээд ийм хэрэгүүдийг илрүүлээд зохиолыг нь оноогоод ингэ явж байгаа. Тэд бол ажил үргээ ном ёсоор гүйцэтгэж байгаа. Гэтэл төр нь шудраг ёсыг хэрэгжүүлээд явж байгаа тэр төрийн албан хаагчдынхаа энэ ажлыг үгүйсгэж ингэж байгаа юм бол ер нь Монгол төр байгаа мó? Төр гэдэг юм байхгүй байна гэдэг ийм дүгнэлтэнд бол хүрж байгаа л да. Тэгээ тэр хүмүүс яах юм бэ? Энэ авилгатай албан тушаалтнуудыг илрүүлээд мөнгө эзэсний шалгаад гаргаад ирсэн тэр хүмүүс одоо бас дахиад зуугдах уу тэгвэл яаж одоо энэ хэргийг төр юу гэж харж байгаа? Энэ бол төрийн ивэлээ хайрлах ёстой тэр хэсэг биш байсан гэж би бодож байна. Харин ерөнхийлөгч шинээр батлагдсан хуультай холбогдуулаад өөрийн байр сууриа фэйсбүүкээрээ дамжуулан илэрхийллээ. Тэрээр улсын хурлын хаалттай хуралдаанаар өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Авилга авсан албан тушаалаа урвуулан хууль бусаар хөрөнгөцсөн, төсвийн мөнгө хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, иргэдийг залилсан этгээдүүдийг өршөөх нь буруу. Мөн ийм гэмт хэрэг үйлдсэн байж болох үндслээр шалгагдж байгаа албан тушаалтнуудыг өршөөлд хамруулж болохгүй. Өршөөлийн хуульд төрийн бодлого зарчим тусах ёстой. Өмнөх алдаанаас авсан сургамжаач тусгах учиртай. Түүнээс бус хууль тогтоогчдын бүрэлдэхүүнд багтсан явцуу бүлэглэл хууль завшихыг санаархагч, гэмт үйлдэлээ халахлахыг хичээгчид, тэдний гар хөл бологчид, хамсаатнуудын ил далд хуйлдаан, хүсэл сонирхлын жагсаалт байж болохгүй. Ийм байдлыг улс орны бодлого тодорхойлогчид, улсын хурлын гишүүд өөгшүүлж урамшуулж болохгүй. Дээрх үйлдэлийг хүн бүр жигшиж, газар ахуулахгүй, хориглож байх нь зөвөө. Монголын төр авилгачдын бус ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үйлчлэх хуультай, түмэн олон ч сонор соргог сэрэмжтэй байж хууль шудраг ёсны талд хатуу зогсох нь Монголын хөгжил дэвшил сайн сайханд хэрэгтэй гэж бичсэн байна. Гэхдээ ерөнхийлөгч өршөөлийн тухай хуульд хориг тавих эрх нь нээлттэй байгаа. Батцэг Хурцаатар нар мэдээллээ.